2 retire from the match. Монгол улсын гавьяа тасгалжуулагч Ардын багш Дамжин Жовын банд. Энэ хүн бол Монгол улсаараа дэлхийд овгилсан Бадрууган, Сэрдэмбар нарын хөдөлмөрийн баатар 2, Үе Түмэн Мөнх Эрдэнэ Төвслөгт нарын 5 гавьяад, олон улсын хэмжээний мастер 30, спортын мастер 60 гаруй, 600 хол гарсан зэрэгтэй боксчныг Монголын спортод бэлтгэж өгсөн аж таан. Монголын боксинг спортын эцэг гавьяа тасгалжуулагч олзтоос хойш түүн шиг дасгалжуулагчин ажилд тесрэлт гаргаж Монголын боксчдын авьяас чадварыг дэлхийн нийтэд хүлээн зөвшөөрүүлсэн багш байхгүй юм аа. And Mongolia have a first ever world championship gold medal. And look at the delight in the corner. Энэ дэвэдан дэвсгүртүүд нөөсөн дарал яг энэ хүн аюултай да урд болонд жижиг тийм боксиндаар байсан. Бэлээ өмсүүлээд л бахан зодтолж тэмцээнд оролцсон биш үү? Нэг гараад 91 тогссон чинь ёо боди чигээр хөнгөж байна. Тэгээд боччихлээ. 160 явта аялт байгуулж араа өрөөж явлаа. Их орондоо агуудаа авчирч байсан. Партай барин суугаад балантай жордон багаад гэдэг шиг тийм байдлаар өссөн хүн ер нь сайн амьдарч бол маш хэцүү. Банд багш Булган аймгийн Хутаг өндөр сумын 7 жилийн сургууль төгсөөд 8 дугаар ангидаа Төмөр замын 2 дугаар сургуульд ирж суралцсан. Үе Тэнгийн хэдэн найз нь боксоор хичээлдэг байсан. Хөдөөнөөс ирсэн хүүд их л сонирхолтой санагдаж байсан гэдэг. Тэр цагаас банд боксинг спортыг сонирхож энэ спортоор хичээлэх юмсан гэсэн нууцхан хүсэлтэй байжээ. Тухайн үед тэрээр бокс гэгч спортын талаар тодорхой ойлголтгүй байлаа. Манай ангийн эренцэнд орж параллел ангийн гомбо дээд ангийн маань одоо тойлоо гам болдгээд ийм хүүхдүүд боксинг секцэнд явдаг хүүхдүүд байсан. Би тэднийг дагаж явж одоо сонирхож хардаг байсан. Би өөрөө хичээлж мэдэхгүй өгдөнөөс ирсэн хүүхэд огтыг мэдэхгүй юм байсан да. Тэрээр 1965 онд Монгол Улсын их сургуулийн математикийн багшийн ангид элсэн орлоо. Тухайн үед өөрийгөө боксинг спорттой холбогдно гэж бодож байгаагүй гэдэг. Нэгдүгээр курстээ өөрийнх нь сонирхдаг спортын дугуйлан хичээлэн дэх зарыг уншаад шууд л очиж бүртгүүлжээ. Ингэж Монгол Улсын их сургуулийн боксинг секцэнд орж хичээлсэн нь түүний хувьд амьдралынхаа 40 гаруй жилийг их спортод зориулах гараа нь болж өгсөн юм. Миний амьдралын нэгэн хэсэг болсон их сургуулийнхаа хажууд ирээд байж байна. Одоо бүгдээрээ энэ сургууль руу орё да. Сургууль өөрийгөө суралцж байсан математикийн анги руу орё да. Нэгдүгээр давхарт анги сууж байлаа. Тэрлэн болонд одоо суралцж байсан юм аа. Соочтой багш байна. Тэгээд дараагийн курс болоод ирэхээр 2 давхар эндэргээд явсан. Энд их сургуулийн дугуй зааланд лекцэнд нийтийн лекцэнд ордог байлаа. Дугуй заал маань их гоё болсон байна лээ. Дугуй заалныхаа бүдэн нэрээд байна. Одоо зааланд орж нэг оюутан байхдаа яаж суудаг, яаж хичээл сонсдог байсан нэг мэдрэмээр байна. Энэ хавцаа суудаг байсан юм.
олдвол энэ хүн авсаа суудаг байсан харагдаж байна. Лекцэн дээр их олон оюутнууд энд орж ирдэг. За сайхан байна. Энэ дуугай залнаас одоо их олон хүн эрдэм мэдлэг олж явсан. Энэ дуугай залнд их олон хүн эрдмийн цол зэрэг хамгааж байсан юм уустай. Агуу таган байгаа юм. Тэр дээгүүрд эрдэмтдийн баримлууд байна да. Боксер хичээлнэ гэдэг хүнд хэцүү хөдөлмөр байлаа. Нэг зохиолт хий сурахын тулд нэг өдөр хэдэн мянга дахин давтаж, нэг сар жилд хэдэн зуун удаа хүчтэй зохиолтод оногдож, дээр нь чин хасах гэж балга ус төдийхнөр өдрийг зогоогоод явах тохиолдол бишгүй гардаг байсан гэдэг. За манай биеийн тэмрийн зал энд л байсан да. Сурч байхдаа энэ зал биеийн тэмрийн хичээл ордог байсан юм аа. Энэ үлгүүрийн энэ шилэн арамтай шилэн юу байсан. Тэгээ энэ шилэн дээр нь одоо миний дөрөв ярддаг боксын зэксэнд орох оюутнууд байвал ирж биеийн тэмрийн заланд ирж бүр төлнөө гэсэн зарлал яг энэ хүн аюул байсан да. Санаанаас ардгүй. Монголчууд түүнийг боксчин гэхээсээ илүүтэйгээр багш гэж дууддаг. Монголын боксчдыг өнөөдрийн хэмжээнд хүртэл нь бэлтгэж чадсан дээрээ бокс зүгээр л чин сэтгэлээсээ хайр танив. Тиймдээ чи тэр сургуулиа төгсөөд математикийн багшаар ажиллахын оронд спортын төвөрдөнд улсын чигшээ багийн тамирчнаар ирсэн. Рингэн дээр олон орны тамирчидтай тулдаж тэднийг ялж эх орныхоо нэрийг төв дэлхийд дуурсгах нь түүний хувьд хамгийн их амжилт аз жаргал байлаа. Тиймээс чи тэр рингэн дээр 200 гаруй удаа тулаан хийж 160 гаруйд нь ялалт байгуулж чадсан билээ. Тэр цаг мөчөөс даруй 40 гаруй жил өнгөрчээ. Төгсний дараа одоо спортын төвөрдөнд орох ийм эрх олдож ивлээ. Яагаад гэвэл тэр үеийн одоо манай алдарт дасгалжуулагч олдод өгч маань Монгол улсын шигшээ багийн тамирчнаар авна гэж намайг одоо бас нэг тамирчнаар сонгож авсан ба. Ингээд олдод өгчийн урлагаар шигшээ багийн тамирчин болж одоо энэ Монголын одоо алдартай спортын төвөрдөн гэдэгт хичээлэг болсон юм аа. Энэ тэмрийн заланд ирж бүр төлнөө гэсэн зарлал яг энэ хүн аюул байсан да. Урд болонд жижигхэн ийм боксын зал байсан. Бэлийн өмсүүлээд баахан зодтолж тэмцээнд оролцсон биш үү? Нэг гараад 91 тогссон чинь ёо боди чигээр шунгаж байна. Тэгээд баччихлээ. 160 гаруй удаа ялт байгуулж гараа өргөж явлаа. Их орондоо агуудаа авчирч байсан. Партай байранд суугаад балантай жордонд багаад гэдэг шиг тийм байдлаар өссөн хүн ер нь сайн тамирчин бол маш хэцүү. Энэ спортын ордын урд ууланд боксing тэр үеийн шигшээ багийн зал байсан. Жижигхэн юм өрөөтэй тэнд одоо маш их хөлс гардаг, маш их тийм халуун тийм зал байж үлээ. Одоо бол манай зал өөр газар бий. Манай зааланд очиж үзье. Боксинг спортод гаргасан амжилтаа даруулж байсан үе түүнд байсан гэдэг. Дарж хавчих тусам дуртай, хайртай ажилдаа хүн хэрхэн амжилт гаргадгийг харуулсан нэг жишээ бол Алтан Бэйли хэмээх Монголын анхны боксинг клубыг байгуулж байсан 1990 он юм аа. Уналтанд ороод байсан Монголын боксинг спортын хөл дээр нь босгож сайн тамирчид бэлтгэхийн тулд тэрээр сэтгэл зүрх оюунаа цаг ямагт чилээж байсан гэдэг.
Банд багш 2005 оноос улсын шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллах саналыг Монголын боксын холбоонд өөрөө гаргасан. Тэрээр улсын шигшээ багийг ахалж амжилтыг ахиулж чадна гэсэн бат итгэлтэй байлаа. Тухайн үед түүнд итгэн түүнийг шигшээ багийн дасгалжуулагчаар томилсон Монголын боксын холбооны нөхөд нүдээ олсон зөв шийдвэр гаргасан гэдгийг Банд багш 2008 оны Бээжингийн Олимпиад алтан мөнгөн медаль эхэрлүүлэн Монголын боксын спортыг цоошин түвшинд гаргасан амжилтаараа баталсан. Энэ боксing сургуулиас суралцуулалтын ажил бол маш нарийн маш их ухаантай хийх ёстой ажил байдаг. Нарийн дэвжүүлэлтээ нарийн одоо шинжлэх ухаанч нарийн хүнлэг сэтгэлтэйгээр нарийн одоо шинжилгээ судалгаатайгаар онл практик хослуулж ингэж тамиртай бэлдэж байж амжилт хүргэдэг. Бэлийн өмсүүлээд л баахан зодтолж тэмцээнд оролтын биш л дээ. Боксын тамирчин гэдэг хүн бол маш дайчин, маш толгойн ажилдаг, харааны реакц маш сайтай, их сэтгэл зүйн төсвөртэй ийм хүн байдаг. Хэрвээ та бусад хүмүүсийн боловсрол, чадвар, туршлага, нөлөөг ашиглаж сурвал танд амжилт аз илүү хурдан найдвартай ирнэ. Банд багш бол зүгээр нэг тийм авьяаслаг дасгалж өгч биш. Монголын боксын гэр бүлд орж ирсэн одоо агуу их хүн гэж би ойлгодог. Онцлог хэлэхэд бол банд багш дасгалжуулж байгаа нөхцөлд одоо тулж байгаа тамирчин амраад босохдоо бол одоо бүх алдаа нь засагдаад босч ирдэг. Ер нь бол бүх бос багш нар бол тийм харагддаг байлаа. Шигшээ багийн дасгалжуулагч болоогүй ч гэсэн болохоор ер нь маш их тэмцдэг байсан гэж ярьдгийн. Ах нар одоо манай багш нар тэгээд шигшээ багтай хамтдаа өөрийнхөө алтан бэлэг клубыг тамирчтай дасгалжуулаад Узбекистаны Ташкентэд болсон 1995 оны Азийн авраг шалгуур тэмцээнд бол гавьяа тамирч Өвөө Түмэн Аз ТV авраг болгоод Батнасан олон улсын хэмжээний масчаар Батнасан хүрэл медаль авч ийм байдалтай ирж байсан гэдгийг бол манай боксын түүхийнхэн мэддэг. Бээжингийн Олимпиад Монголын боксчид аянга цахилгаан шиг нэргэж Бадаруухан алт, Сэр дамб мөнгөн медаль авах хүртэл банд багш 1350 удаа рингенд шавнараа дагуулan гарчээ. 2005 оноос сүүлийн 6 жилд их орныхоо хөлийн дээсийг 200 гаруй удаа алхаж Монголын ширэн бэлгүүдийн гайхамшигтай суврал ялалтыг удирдан чиглүүлж явсныг бодохоор 60 насны болохыг алгасан түүнийг багтан бишрэхээс аргагүй. Бадаруухан хоёрын тухай Сэр дамб хоёрын тухай ярьж байстай болно. Энэ хоёр хүүхэд бол үнэхээр цаанаасаа заяасан бокс тохирох тийм авьяас бэлэг байсан. Хөдөлгөөний эвсэл байсан. Төрөлхий. Баг залууд бүгд багтаа бас хөдөлгөөнтэй байгаад янз бүрийн тоглоомонд оролцдог байсан бас их тусуулсан. Тэгээд одоо гэр хороолт нөгөө ус түлээ янз бүрийн юмд ингэж ажиллаж чаддаг тэр их тусуулсан. Зүгээр нэг дулаан байранд партай байранд суугаад палантай жорлон багаад гэдэг шиг тийм байдлаар өссөн хүн ер нь сайн тамирчин бол маш хэцүү. Third and last round,